За манайх болохоор яг үндсэн галын лаборатори гэж явдаг. За уг галын лабораторидо барилгын ашиглагдж байгаа бүхий л дулаалгад ашиглагдах, за тэгээд дотор нь засалд ашиглагддаг материалуудыг шатлагын зэргийн тогтоож өгдөг. Тэгэхээр ард иргэд албан байгууллагаас танай лаборатори тандаад одоо энэ худалдаж авах гэж байгаа, байшин барих гэж байгаа зорилгоор ч юм уу ийм бүтээгдэхүүн одоо авмаар байна гэдээ эхлээд одоо худалдаж авахаасаа өмнө хандаж шинжилүүлж бас гал дэсвэртэйг нь онцлуулж болох нь байна тий. Тэ манад ерөн түлхүү байгууллагууд одоо ямар асуудлууд одоо тулгараад байдаг вэ гэхээр эхлээд худалдаа авалтаа хэмжээгээр хийснийхэн дараа за уг бүтээгдэхүүн шаттай мэн шатдаггүй мэн гэдгийг тодорхойлуулах гэдэг. Тэрнээс урьдчилан сэргийлээд хөрөнгө мөнгөө одоо алдахгүй байхыг одоо тэр хүн дараа нь юм шатчихдаг, яг үндэ шатахгүй гэж одлогоод авцсан байдаг. Тийм хүндрэлд очихгүй тулд эхлээд манайхаар шинжилгээнд хамруулад уг бүтээгдэхүүн ямар шатлагын зэрэгтэй байгаа, хэр дүл авалцаа асах чадвартай байгаа, хэр тархалт нь цаашаа үргэлжлээд байгаа гэх процессуудыг нь урьдчилаар шинжилгээнд хамруулад бараа бүтээгдэхүүнээс сонгон авалтаа зөв ийчих юм бол хожим хойно гарах эрсдлийг урьдчилан сэргийлэх боломжтой байгаа. Барилгын материалыг ажлын 10 хоногт гаргана. За нэг шинжилгээ нь 25,000 төгрөг. Ямар ч барилгын материал байсан бүгдээрээ 25,000 төгрөгөөр. Барилгын материалаас өөр юуг одоо бас шинжилж өгөх вэ? За барилгын материал дотор орж байгаа за тэр CPVC хавтангууд, за гоёлын хавтангууд байж болно. За усны цооногоор явж байгаа гадна талд нь дулаалж байгаа материалууд гэх мэтлэнгээр төрөл бүрийн материалууд байж болно. За манайх яг үндсэн шатаахгүй гэвэл ганжуулсан төмрийг бол үзэхгүй. За тэрнээс бусад бүх материалуудыг бол ерөө тогтмол үзээд явж байгаа. За манайх болохоор галын лаборатори, химийн лаборатори, газрын төсний бүтээгдэхүүний лаборатори, за цэцэргийн лаборатори гэдэг үндсэн 4 лабораториор үйл ажиллагаа явуулдаг. За химийн лаборатори маань болохоор эрх бүхий албан тушаалтны ирсэн тогтоолоор за хэргийн газраас авсан дээж дээр шинжилгээ хийн дүгнэлт гаргадаг. Шинжээчийн дүгнэлт гаргадаг. За галын лаборатори маань бас ялгаахгүй хэргийн газраас авсан материалыг дүгнэлт гаргана. Тэрнээс гадна миний бас сорилтын дүн буюу ингэж барилгын материалтай гардаг. За цэцэргийн лаборатори, газрын төсний бүтээгдэхүүний лаборатори дээр бол цэцэргийн лаборатори дээр яг цэцрэг алдагдлаа гэсэн юмнууд дуудлагууд манай дээр нэг ирээд идэггүй, Монголд нэг тохиолдоод идэггүй болохоор лаборатори нь үйл ажиллагаагаа баталгаажуулах юмнуудаа хийгээ явж идэг. За газрын төсний бүтээгдэхүүний лаборатори маань одооноос эхлээд энэ оноос эхлүүлээ итгэмжлэлтэй хамрагдаад эхлээд цаашаа дүгнэлтүүдээ гаргаад за октан, цитан гэх юмнуудаа үзээ явах процесс дээр явж байгаа. Баярлалаа.